Монгол улсын гавьяа тамирчин Олимпийн наадмын хошоо хүрэл медальт Дорцрунгийн мөнх баяр 1992 оны Барселона Олимпийн наадмаас буудлага спортын төрлөөр хүрэл медаль хүртэж Монголын эмэгтэй тамирчдаас Олимпийн наадмын медальтан болсон түүхэн амжилтын 25 жилээ энэ он тохиож байгаа үлээ. За энэхүү түүхтэй хүрээнд өнөөдөр Олимпийн домгуудтай миний амьдрал сэдвт үзэгслэн Blue Moon галерейд нэгдсэн байна. Монгол улсын гавьяа тамирчин мөнх баяр 1992 оны Барселоны Олимпиад буудлагын 25 метрийн спорт гар бууны дасгалд Монгол улсын нэрийн өмнөөс оролцож хүрэл медаль хүртэж байсан тэр түүхэн өдрөөс хойш 25 жил өнгөрч энэ хугацаанд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяа тамирчин Гүндэгмаа, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяа тамирчин Батцэг, Монгол улсын гавьяа тамирчин Сумья нарын бүсгүүчүүд Монголын Олимпийн медаль бүсгүүчүүдийн игнэнд нэгджээ. Нэгэн үе Монголын буудлага спортын өнгийг тодорхойлж явсан Монгол улсын гавьяа тамирчин мөнх баяр экспортод зориулсан он жилүүдийг өгүүлсэн миний замнал үзэсгэлэнгийн нээлтэнд үе үеийн спортын төлөөлөгчид оролцсон юм. Нэрт мэрэгэн буудагчийн амжилтын батламж болсон Олимпийн хос медальнаас ахуулаад олон жилийн өмнө Олимпийн нээлтэнд Монголын тамирчидтай ижилсэж явсан хувцс хэрэглэлгээд үнэтэй нандин бүхнээ энд дэлгэжээ. Экспортод тэр дундаа Олимпиад амжилт гаргахын тулд тамирчин хүн ямар урт замыг туулдаг вэ гэдгийг энэ үзэсгэлэнгээс харж болно. Түүнээс гадна гавьяа тамирчны урилгаар манай улсад ирээд байгаа энэ цаг үеийн шилдэг мэрэгэн буудагчдын Олимпийн медалийг эндээс харж болно. Би чинь 6 Олимпиад орж исэн болохоор 6 Олимпийн ингээ үзэг харахтай зөвхөн миний оригинал өөрөө хэрэгжилжсэн юмнуудаа ингээ тавьсан байгаа. Тийм болохоор ингээд ард түмэндээ бүгдээрэнд нь спорт сонирхож бүх нийт ард иргэдтэй зориулж нээж тавьж байгаа. Тэгээ хүмүүс маань ингээ зөвхөн ингээд зурагтаар хараад байх биш. Ирээд үзээд надтай уулзаад надаас асуугаад ямар учиртай юм бэ гэж тайлбарлуулаа. Тэгээ энэ манай ирсэн 3 Олимпийн аваргуудын маань медаль бас оригиналаараа ирсэн тавигдсан байгаа болохоор хамгийн гол нь энэ оригинал гэдгээр хамгийн учиртай байгаа. Монгол улсын гавьяа тамирчин мөнх баярын миний замнал үзэсгэлэн энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэн Монгол улс Олимпийн наадмаас буудлага спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн зориулсан буудлага спортын Олимп дэлхийн аваргуудын халц дулааныг алдар спорт хорооны аварга клубт маргааш зохион байгуулах гэж. Олимпийн хошоо алт 3 алтан медальт дэлхийн хошоо аварга Болгарын мэрэгэн буудагч Мария Гроздева, Олимпийн алт хүрэл медальт дэлхийн 3 удаагийн аварга Гүржийн мэрэгэн буудагч Нина Салквадзе, Олимпийн аварга Олимпийн 3 мөнгөн медальт, хүрэл медальт Серби Ясна Сикаревич, Олимпийн хошоо хүрэл медальт дэлхийн хошоо аварга мөнх баяр, Бээжин 2008 Олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяа тамирчин Гүндэгмаа, дэлхийн цомын аварга, олон улсын хэмжээний мастер мөнх цул нарын Монголын шилдэг мэрэгэн буучид энэхүү халц тэмцээнд оролцсон.